Супер гэр бүл. The Incredibles болохоор 2004 онд гарсан Disney-гийн бүрэн хэмжээний хүүхдийн анимашн кино. Энэхүү бүтээлийг би багасаа шүтэн биширч үзэж ирсэн. Манай ам бүл болохоор 5 улаа байдаг. Тэгээ супер гэр бүлийн ам бүл нь 5 улаа байдаг. Тэгээ би яг өөрийгөө дайштай зүйрлээд өөрийгөө яг дайшиг хурдан гүйдэг гэж бүгднгийн яг дайшгаа зүйрлэж боддог гэсэн. Өнөөдрийн бичлэгээр бид нэр The Incredibles яагаад супер баатруудыг хамгийн төгс илтгэж чадсан хүүхдийн кино вэ гэдгийг ярих болно. Энэхүү кино нь мангар булчинлаг залуу, сундаг охин, хөлдөө залуугарын ярилцлагаар эхэлдэг. За тоглосон. Энэ болохоор Mr. Incredible, Bob гэж дуудчих. Энэ дур бол ам хатагтай болохоор Elastigirl, Helen гэж дуудчих. Харин энэ болохоор Frozen, миний хамгийн дуртай дүр. He's ice cold man. Нэгэн цагт супер баатрууд маш хүндлэгдсэн, шүтэгдсэн хүмүүс байсан. Мэдээж хүмүүс онцгой чадваруудаараа дэлхийг хамгаалаад байхад уг нь бол хүн бүр дуртай байна. Тэр бол ойлгомжтой. Даанч бүх зүйл нэг шүн оронгороо иргэдэг. Боб өөрийнхөө хормондоо очихын өмнө гэмт хэрэгтэй тэмцэж байтал Бадиг өөрийнх нь хамгийн том фан хүүхэд нь би төслий гээд ажлыг нь өмүүлээд байхаар нь Бадиг Боб гэрлүүний аюулгүй буцаах гэж оролдож байтал тэр хоёр маш замбраагүй байдалд хүрдэг. Муур хулгандаж байгаа санамсаргүй метроны замыг голоор нь дэлбэлждэг. Хэдий Боб метро зогсоож хуримдаа юу ч боллгүй очсон чинь ард түмний дургуутсал ихсэж супер баатруудыг хүлээн зөвшөөрөхөө болдог. Зүгээр хүлээн зөвшөөрөхөө болоод зогсохгүй супер баатруудыг хууль бус болохоор тэмцээд ард түмний ялтыг байгуулснаар супер баатрууд зодог тайлгаар болдог. Хөөхөн хэдэн жилийн дараа Боб маань супер баатрын ажлаа алдаад оффист ажиллаж байгаа. Харин түүний эхнэр Elastigirl буюу Helen гэртээ хүүхдүүдэд асарч байгаа. Сонноос манай хоёр хурдан гүйдэг Dash, Force Field-ийн хүчтэй бас үл үзэгдэж болдог Violet тэгээд энэ хөөхөн бяцхан залууг гаргасан. Ингээд тавуулаа өстө сайхан ам бүл болсон амьдрал дайжгүй байгаач супер хүчээ нуух нь асуудал тулгаруулна. Bob Frozen хоёр нууцаар гэмт хэрэгтэй тэмцэж баатарлаг хүслүүдэд дардаг. Нэгэн өдөш Bob Frozen хоёр гэмт хэрэгтэй тэмцэж байгаад баригдахын даваан дээр зүгтцааж гэртээ иртэл түүнийг Helen сэжиглэлчгсэн хүлээж байдаг. Чи яага хууль бус юм хийгээд байгаа бэ гэж мэдээж ихнэртэй тоосоо гүйлнэ манаа. Ойрын хэдэн өдөр нэлээд бухимдалтай байгаа Бобыг жижигхэн захирлан дуудаад ажлын талаар баахан юм өгүүлж байгаа гадаа нэг хулгайчийг хараад болиулах гэтэл захирал нь туслуулдаг. Бухимдал дүүрэн Боб мэдээж захирлаа хідэн хан нэвтлүүлээд шидээд хайчна. Хөөхий. Энэ залуу яаж амьд байгааг мэдж ойлгохгүй нөө. Ажилгүй болсон Боб өрөөндөө сууж байтал түнд нэгэн нууц илгээмж ирсэн байлаа. Боб тэрийг гаргаж ирээд үзтэл өөрийнх нь хүсэж байгаа супер баатрын ажлыг амар өндөр цалинтай санал болгосон байна. Omnidroid буюу бөөнөрхийн роботыг яланд хэлэхэд л болоо. Манай Бобч бөөн баяр эхнэртэй хэлэлгүй ажиллаар томилтонд явлаа гэж аргалаад явчихдаг. Олон жил баатрын хувцас өмсөд ажиллаа хийгээгүй тэр ёстой чилээгээ гаргаад явж өгнө. Явсаар Omnidroidтэй таарад бас үзэж тартагч сэргэлэн аашилж өөрийгөө нь зодуулаад яалтыг байгуулснаар гэртээ харьдаг. Аргагүй бол ноён гайхалтай. Ийм том роботыг өөрийгөө нь зодуулаад яална гэдэг бас гайхалтай байгаа шүү. Тэрээр шинэ ажилтай болсон гэр бүлийн амьдрал нь ч дээшлээ, сэтгэл санаа, дур хүсэл нь ч дээшлээд дасгал хөдөлгөөнөө чийгээд янзын байдаг аа. Дараагийн ажилдаа Боб дуудагдаад өмнөх цулаанаас үүдэж урагдсан өмсгөлөө Edna мод ихчдээр янзлуулахаар очдог. Даанч нөмрөггүй өмсгөл хийж өгнө. Учир нь нөмрөх супер баатруудыг алдаг гэд Edna мод тайлбарладаг. Тайлбарлахдаа яа бас л хэрцгий төр зүргүүд харуулна шүү. Сорогдож үхээд л, татагдж үхээд л, гацж үхээл амар. Бодоод байсан чи энэ дээр үеийн хүүхэлтийн кинонд угаасаа л хэрцгий ээжээ. Амар сериосны зохиолуудтай амар хэрцгий дүр зураглуулттай. Яа гэдэг юм бэ? Гэтэ энэ нь одоогийн кинонуудаас хавь илүү таалагдж байна. Боб маань дараагийн ажилдаа гараад апдейт буюу шинжилэлт хийлгүүлсэн Omnidroidтэй тулалдана. Нилээн хүч үзээд манай Боб хөөрхий арай бардггүй. Яг толгоогоо таслуулан үхэхийн алдаж синдром гарч ирээд болиулдаг. Тэгсэн чинь нөгөө синдром нь Бобын хамгийн том фан байсан Buddy юм та. Юу болсон бэ гэсэн чинь гэрлүүгээ нис хүүхдээ би ганцаараа ажилдаг гэсэн энэ өчөх хүүгсэн түүнийг үзэн ятгад хүргэсэн юм байна лээ. Боб түүнийг ярьж байхад нь гиндүүлээд тулаан эхлүүлдэг синдромын зэвсэг хэтэрхий хүчрэг байдаг тул хожигдохоо тооцоолоод үхсэн зүр хэсгээд ус руу орон зүгтдэг. Синдром түүнийг үхчлээ гэж бодоод яваад өгсөн чинь манай Боб агуйд үхсэн баатруудын цогцсыг олж
яг юу болох гэж байгаа талаар илүү гүнзгий судлахаар синдромын суурь руу нууцаар ороод үзсэн чинь зөндөө олон баатруудыг Omnidroid-тойгоо зодтолтуулж алаад хамгийн эцсийн бүтээгдэхүүнээ түүнтэй зодтолтуулсан болж таардаг. Түүнийг ясныхаа дараагаар Omnidroid-ыг хот руу явуулж өмнө самууныг дээх гэж байгааг Боб олж мэдэж авна. Тэр хооронд нь Хелен нөхөр нь өмсгөлөө өмсөж сэв зураас үлдээснийг мэдээд Эднагаас очиж лавлаж асуудал Эдна гэр бүлийнхэнд нь бүгдэнд нь супер өмсгөл бэлдсэн гэдгээ хэлдэг. Бас Хелен Бобыг ажлаасаа халагдаад өөр юм хийж яваад байгааг мэдэж өмсгөлд нь байгаа байршил илтгэгчийг нь ажилуултал Бобын өмсгөл нь дуурайд хөдөлгөөн хордог их буугаар буудуулаад ухаан алтна. Ер нь бол Хеленээс болоод баригдчихлаа да. Манай Хелен нөхрөө аврахаар бошуухан гараад явтал хүүхдүүд нь нууцаар дагаад бас ирцэн явж гин. Жак яасан бэ гэсэн чи Dash Violet хоёр хүүхэд асрагчид өгцөн гин. Манай хэд маргалдаа байжсэн чинь синдром манай гураараа пуужин буудаад онгоцны дэлбэрээ хайдаг. Гэтэ мэдээж Хелен уян хатан байдлаа ашиглаж хүүхдүүдэд аваад Dash ээжтэйг хамтран хурдны зэв болоод явцгаав. Хурдны зэв галгал. Арал дээр нь ирээд Dash Violet хоёрыг аюулгүй газар үлдээгээд Хелен нөхрөө хайхаар явна. Даанч Dash Violet хоёр баахан дайсны талынхантай уулзрахч өөрсдийн онцгой чадваруудаа ашиглан сурцгааж тулддаг. Нөгөө талд Mirage синдромын төлөвлөгөөг арай л галзуу юм гээд Бобыг очиод суллажна. Хелен яг энэ мөчөд гарч ирээд Mirage-д ганц шанаа өгөөд манай хоёр орголтоо эхлүүлнэ. Би ямар яасан? Оргож гарч ирээд гэр бүлээрээ нэгдээ дайснуудаа ёстой гар нийлээ алж исэн чинь синдром гарч ирээд дахиад бүгдийн барь авчдаг. You married Elastigirl and got busy. Барьж авчаа синдром өөрийнхөө нуус төлөвлөгөөг бүгдэн тайлбарлана. Болж бүтэхгүй хүмүүст өөрийнхөө зэвсгийг зарж нилээн баян болоод тэрийгээрээ Omnidroid-оо хийгээд энэ сайхан нуувчаа хийгээд ер нь бол баян болоод бүх юмаа хийсэн юм байлээ л дээ. Дараа нь Omnidroid-ыг хотод сул тавиад үүмэн самуунаар нь шургаж ороод худлаа аварж дүрсгээд энэ дэлхийн шинэ баатар болно гэдэг. Даанч тэр төлөвлөгөөнд бүтлгүүддэг. Учир нь өөрийнх нь бүтээсэн робот арай л өндөр хөгжилтэй бөгөөд зогсохгүй үргэлж суралцж байхаар бүтээгдсэн. Энэ робот AI энтер хөгжөөд байна шүү дээ, тэ. Хүмүүс бид нар ч гэсэн хөгжих хэрэгтэй. Энд бас AI буюу хиймэл оюун ухааны гайхамшиг 20 жилийн өмнө таамаг гэсэн байгаа юм. Маш сонирхолтой. Манай Violet бөмбөлөг болоод өнгөрч яваад гэр бүлээс суллаад Mirage манайханд хурдны онгоц энтер өгөөд л бөөндөө ёстой нисэж гарна. Бөөндөө очоод тулалдаад бардгвэ. Frozen нэмэгдэж орж ирсэн чинь бас л барахгүй. Бүр итгэл найдвар алдахын алдад синдромын удирдлагыг олж аваад өмнө нь дийлсэн аргаараа өөрийг нь өөрөөр нь сүтгэж ялад байгуул. Үхүү, тийм ээ гэсэн чи Jack-ыг синдром барьцаалцсан байдаг. Jack-ыг аваа синдром нистэл манай бяцхан залуу бүр нэг биш маш олон сүбрүүштэй олж таарснаар синдром бүр бодоо олдог. Синдром нисэж байсан нөмрөгнөөсөө болж онгоцны синс татагтаад үхнэ. Нэрэл нөмрөгнөөс олж үхтiin байна. Бүх юм дуусаад л амьдрал сайхан байна гэж байсан чинь Underminer гэх хорон санаад гарч ирээд манайд өмсгөлөө өмсснөөр энэхүү төгс бүтээл маань өндөрлөлтгөө. Товч бөгөө сонирхолтой зүйлүүдийг нь ярьлаа. Та бүхэнд маань таалагдсан гэж найдаж байна. Таалагдсан бол subscribe болон лайк дараарай. Дараагийн сонирхолтой бичлэгүүдээр уулзъя. Хамтран ажиллах байгууллага байвал холбогдоорой. Peace.